Хүүхэд ном уншихад нь хэрхэн сонирх ёстой болох вэ? Хүүхдүүд эцэг эхийн тэдэнд ном уншиж өгөхийг ихэд дуртай байдаг. Ихэнхдээ гэрт олон ном байдаг ч хүүхэд нэгэс түүхийг дахин уншиж өгөхийг хүсдэг. Хүүхдийнхээ сонирхсыг дагаарай. Өмнөх өсвөрийг нь бүрэн мой соогүй байхад шинэ өсвөр ихсүүлж болохгүй. Хэдэн 10 удаа давтаж ярих хэрэг гарсан ч гэсэн тэгхээс бүү татгалцаарай. Уншиж дууссаны дараа зургнуудад нь цаг гаргаарай. Зургнуудыг хүүхдтэйгээ хамт ажиллаж тэр юу харж байгааг нь асуугаарай. Энд ямар бааtruуд зурсан байна вэ? Тэд ямар сан чанартай вэ? Тэд юу хийж, юу багж, юу мэгэж байна вэ? Тэд хоорондоо ямар харилцаатай вэ? Хүүхэд айс баатарт нь нисөө өрөвдөж байна вэ? Химтэн дургүй байна вэ? Тэд амьдрас дээр хинтэй төстэй вэ? Өөрийнхөө уншсан зүйлсээс авсан сэтгэлдлээж бас хуваалцаарай. Ялгаатай дуу хоолойгоор дөрүүдийг уншиж үзхийг самс болгоорой. Хамгийн дуртай бааtruудаа зурч жаазан хийж өсгөж босно. Хүүхэдтэйгээ хамт уншсан зохиолоор нь жүжиг үзэх, эсвэл хүүхдийн кино үзээрэй. Энэ нь зөвхөн соёлын мэдлэгийг нэмэгдүүлэхээс гадна сэтгэн бодох чадварч тусалдаг. Ийм ажлын дараа бичигдсэн түүх нь эсвэл амьд болж хүүхдийн төсөөсөн бодох сэтгэлээ босом унших сонирхсан эсвэл сайн хөгждөг. Вот, Bread Time, Tiv Cig Taus гэж.